Нийслэлийн авраг шалгаруулах Монгол адуучин нээлттэй тэмцээн анхудаа. Тэмцээнд 21 аймаг 9 дүүргийн адуун тайртай, адууны соёлоо дээдлэгч, шилдгийн шилдэг, ирмэгийн 39 залуу оролцож, уурах ташуур шүүрэх, морьтой болон явган уургалж, буйлдах, эмнэг хангал булгуулах төрлөөр авхаалсан байгаа сорин. Түүнчлэн уургын морь сайхан наадамчин шалгаруулж алдаршуулна. Мөн хүүхдийн Марзаагийн гоны уралдаан адуучны шүлэг Магдалины улсын уралдааныг зохион байгуулах юм. Тэмцээний үеэр бүсгүйчүүдийн дунд морьтой саад сүлжих тэмцээнийг анх удаа зохион байгуулна. Зохион байгуулагч нийслэлийн засаг даргын тамгын газар Монголын адуучдын холбоо. Тэмцээн 3 дугаар сарын 29-ний Бямгарагт Күйд олоо худагт болно. Адуунд хайртай, адууны соёлоо дээдлэгч хэн бүхний хүрэлцэн ирж Монгол морь, Монгол адуучны ирэмгийн үзүүлбэрүүдийг таалан сойрхохыг урьж байна.